Та бүхний амрыг би өнөөдөр эрлэг номон хааны тухай одоо юу бодож сандгаа хуваалцах гэсэн юм аа. Би одоо ямар нэгэн шашны сургуульд төгсөөгүй. Зүгээр миний нэг өвөө Эрдэнэзуу хийдийн хамт гомб гэж хүн байсан. Нөгөө өвөө минь Гачууртын хувилгаан дугур сүрэн гэж хүн байсан. Тэгээ хоёулаа бие биендээ одоо жоон дургүй бие биенээ зай барьсан хүмүүс байсан. Тэгээд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байсан. Тэгээд надад эрлэг номон хааны тухай одоо Гачууртын хувилгаан цолтой байсан. Дугур сүрэн гэдэг өвөө минь одоо зааж хийж өгч байсан юм аа. Би шөнө их унгадаг хүүхэд байсан учраас одоо нэг өдөр чи ингэж их унгаад ах юм бол эрлэг номон хаан тэр сэрэгээрээ бөксрүү чинь хатган шүү гэж айлгаж байсан. Тэгээд энэ одоо Дорж Бандрану гэдэг хүний баг 150 жилийн өмнө бичсэн гэсэн баха. Тийм номон дээр одоо жишээ нь 33 дугаар хуудсанд нь монголчуудын хувьд эрлэг хаан буюу өхлийн бурхан гэсэн тодорхой нэртэй тийм бурхан байдаг тухай хэлсэн байна. Эрлэг номон хаан нь болохоор тийм галан биетэй, өхөр толгойтой, тийм ивэртэй одоо нэг үхийг үх гэд тэгээд эр гэх юм бол өхөр болдог тийм. Тиймэрхүү одоо тийм тамийн эзэн гэж байдаг. Тэгээд эрлэг номон хаан нь болохоор зөвхөн монголчуудад байдаггүй, бас туркууд болон татаруудад байдаг. Тэгээд одоо энэ Татарстаны хүмүүсээс асуух юм бол одоо эрлэг буюу эрлик гэдэг нь одоо жишээ нь одоо тэнгэр эцгийн хамгийн ууган хүү энэ төр гэж. Тэгээд тэнгэрээс унаад энэ газар дээр унахдаа доош нүх гаргаад цөмлөөд тэгээд там дуулчихсан гэдэг тиймэрхүү нэг юм домог байдаг. Гэтэл одоо энэ сүүлийн үед гарч ирээд байгаа бурайд одоо багш нартай ч юм уу те нэг тийм бөөмөргөл одоо дэлгэрч байна Монгол оронд. Тэгээд одоо жишээ нь авгад зайрын одоо нэг ийм ном байна л да. Хас судар гэж юм. Энд дээр авгад зайрын чимэд балдрын дунгар гэж байна. Тэгэд хяад боржгон сурвалждаг хүн Цэдэн Дамбаагийн Махгал гэдэг хүмүүсийн бичсэн одоо нэг Хас судар гэдэг номны 163 дугаар хуудсан дээр Бурхны шашны номонд өхлийн дараах төрөл олохын өмнө эрлэг номон хаан гэдэг эвэртэй өхөр толгойтой бурхан ингэртэй зүүсэн толио хараад элдв олон бараа болгочид тойрон хүрээлээд буян хийснийг Диваажингийн оронд хандмаа нар гараас нь хөдлөөд явхад нүгэл хийснийг нь төмөр шилбүүр барьсан чөтгөрүүд тамийн орон руу туугаад явах. Энэ нь мэдээж худлаа үлгэр гэж бичсэн байна. Тэг. Энэ хоёр хүн эрлэг номон хааны талаар мэддэггүй болов одоо үндэснийхээ соёлыг мэддэггүй хүн гэж хэлж болно. Энэ одоо жишээ нь энтхийн тэр Яама гэдэг бурхан бол эрлэг номон хаан бол яагаад ч биш. Тэг. Эрлэг номон хаан бол одоо монголчуудын одоо халах монголчуудын хамгийн одоо дээд одоо бурхан. Одоо цам дээр одоо нэхлээд нарны бурхан гарч ирдэг. Тэгээ хамгийн сүүлд нь эрлэг номон хаан гарч ирдэг. Өхөл. Тэгээд дунд нь янз бүрийн нэг бурхдууд байдаг шүү дээ. Аянганы эзэн хан гард гэх мэт тийм. Тэгээд нэг иймэрхүү байна да. Тэгээ үндэснийхээ соёлыг одоо жишээ нь мэддэггүй. Тэгээд дээрэс нь одоо ингэж хүмүүсийг буруугаар ухуулдаг хүмүүс бай. Тэгэд эрлэг номон хаан тэднийг харж байгаа бох.